Хоромтрог үзэгчдээ энэ өдөр мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр 2015 он гарсаар цахилгааны тариф 2 удаа нэмэгдлээ. Иргэдийн дэвтүрийн мөнгөөр урт хормойгоо нөглөө. Монгол Ардын Хувьсгалт намын ээлжид Улаанбаатар бүсийн зөвлөгөө боллоо. Иргэдэд таалагддаггүй улс төрчдийг ерөнхийлөгч Элбэг Дорж хотын дарга Батүл нар тэргүүлж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг үзэгч та бүхэнд хүргэх хэрэгэлтгэлээ. Тэгэхээр улс орны эдийн засаг хүнд үед цахилгаан дулаан, цэвэр бохирусны үнийг ойр ойрхон нэмж байгаад иргэд бухимдалтай байгаа. Тэгвэл хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас үн тарифыг нэмэхээс өөр боломж байгаагүй талаар холбогдох төрийн байгууллагууд мэдээлж байна. 2015 он гарснаар цахилгааны тариф 2 удаа нэмэгдсэн бол өнгөрөх 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн мөн дулаан болон ус халаасны төлбөрийг тус нэмэгдүүлжээ. Орчин суугчид аж ахуйн нэгж байгууллагын хэрэгэлдэг дулаан нэм, халуун ус нэм нэмэгдсэн гэсэн үг. За 7 сарын 25-наас эхлээд орон сууцны халаалтын төлбөр метр квадрат нь 460 төгрөг болсон байгаа. Ус халаалсны төлбөр буюу бидний хэлж байгаа халуун ус тийм халуун ус болохоор халаалтын улиралд 1700 төгрөг, халаалтын бос улиралд 2713 төгрөг болсон байгаа. За энэ тарифыг бол эрчим хүчний зохицуулах газар баталдаг байгаа тийм. Тэгээ манай хэнийг мөрдөд явах үүрэгтэй. Зөвхөн цахилгаан дулааны үн нэмэгдээ зогсохгүй 9-р сарын 1-ээс эхлэн цэвэр усны төлбөрийг 4%-аар, бохир усны төлбөрийг 19%-аар тус нэмэгдүүлжээ. Шалтгаан цахилгааны төлбөр нэмэгдсэн. Мөн Америк долларын ханшийн өсөлтөөс болж усны тарифыг нэмсэн байна. 2015 оны 9-р сарын 1-ээс эхлээд цэвэр бохир усны эвлэгчийн тариф нэмэгдсэн байгаа. Энд цэвэр усны тариф 4%-аар, бохир усны тариф 19%-аар нэмэгдсэн байгаа. Нэмэгдсэн шалтгаан нь бол нэгдүгээр энэ өнгөрсөн хугацаанд цахилгааны үн 2 удаа нэмэгдсэн байгаа. Бидний гол сантигийн сэлбэг хэрэгслийн үн бас валютын ханшийн өсөлт, инфляцтай холбоотой нэмэгдсэн ийм шалтгаанаар цэвэр бохир усны үн нэмэгдсэн байгаа. Тэгэхдээ ер нь бол бид нар бас тоодж үзсэн байгаа. Энэ үн цэвэр бохир усны үн нэмэгдснээр нэг өрхийн дунджаар хэрэглэнээс хамаарат 500-аас 2000 төгрөг сарны төлбөр дээр нэмэгдэнэ гэсэн юм тооцоо гарч байгаа тийм. Төрийн байгууллагууд үн тарифыг инхүү тогтоож өгсөн. Гэхдээ төр данстай орон сууц нийтийн аж ахуй удирдах газарт хамаарах хуучны болон цөөн тооны шинэ орон сууцанд энэ төлбөр хамаарна. Харин сүүлийн үед баригдсан дийлэх шинэ орон сууцнууд дэрэгдээ ашиглалтын хувийн компаниуд ажилуулдаг. Эдгээр компаниуд дээр хүн тарифыг мөрдөх ёстой ч бодит байдал дээр өөрсдөө үйл ажиллагааны зардлаа тооцож иргэдээс илүү нэмэгдсэн үнээр төлбөр авдаг байна. Эндээс харахад иргэд амьдарч байгаа байрнаасаа хамаарч харилцан адилгүй төлбөрийг төлж байгаа гэсэн үг. Ийхүү хямралаас болж иргэдийн хөдөлмөрийн хөлс үнгүйдэж амьдрал нь өдөр ирэх тусам хүндэрч байхад цахилгаан дулаан усны төлбөрийг байсгийгэд нэмж байгаа нь олон нийтэд таалагдахгүй байна. Өнөөдөр дарга нар ажиллаж чадаагүй, алдагдaltaй байгаа салбарын шарахыг ард түмэн халааснасаа нөхөх учиргүй. Энэ мэтлэн төрн мөнгөгүй болохоор иргэдийн халаас руу дайрдаг муу тогтолцоо Монголын ард түмний амьдралыг дээшлүүлэхгүй байна. ТВС мэдээнд Батцүрэн Алтан гэрэл мэдээллээ. Иргэдийг төрд төлөөлж суугаа аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид улирал бүр 5 сая төгрөгийн урамшуул авдаг. Тэгвэл жилд 20 сая төгрөг авдаг төлөөлөгч нарыг урамшуулын мөнгөөр өөрийн тойрогтой ажил хийдэггүй талаар иргэд шүүмжилж байна. Иргэн таны сонгосон төлөөлөгч улиралд 5 сая төгрөгийн урамшууллыг таны төлөө ажиллах нэрээр авдаг байна. Аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дунджаар 30-аас 35 төлөөлөгчтэй. Энэ тооцоололоор бол 21 аймаг нийслэлийн 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарт улсын төсвөөс ойролцоогоор 21 тэрбум төгрөг зарцуулдаг буюу зөвхөн нэг дүүргийн төлөөлөгч нарын жилийн урамшуулалд 600-аас 700 сая төгрөгийг зарцуулдаг байна. Гэтэл аймаг дүүргээ хөгжүүлнэ гэх том амлалтыг иргэдэд өгч сонгогдсон энэ хүмүүс мөнгөө хэрхэн юунд зарцуулдаг нь тодорхойгүй байна. Иргэдийн хувьд ямар хүмүүс сонгогдсныг мэдэхгүй 3 жилийн өмнө сонгуулиар уулзснаас хойш таараагүй. Хийсэн ажлын талаар бол ямар ч мэдээлэлгүй байгаа гэдгээ ярьж байна. Бид нар одоо усгүй, цахилгаангүй, өчнөө гэрэл хийдэнгүй хүүхдүүд нь манай тэр хавийн айлын хүүхдүүд зүгээр айгүй хэцүү амьдралтай байдаг. Тэгээ хэлэхээр ерөөсө тоож байгаа юм байдгүй ш. 5 сая төгрөгөөр чи одоо тэд нар одоо ер нь юу хийсэн гэж 5 сая төгрөг аваад байгаа юм би ерөөсө ойлгохгүй байна. Тий. Тэдүүсийг бол ерөөсө ажлаа өгөөд чадахгүй бол тэр намын харьяалаар нь болиулах хэрэгтэй байна. Ерөөсө эдний явж болохгүй юм би одоо зөндөө хилээд одоо энэ орон нутгийн хөгжлийн сангаар юм хийж байгаа гэдэг манай Сүхбаатар дүүрэгт бол ерөөсөө юм хийсэн юм байхгүй шүү дээ. Мэдгүй манай тэнд л нэг хүүхдийн талбай байгуулсан шүү дээ. Тоглоомын талбай тэрийг л хийсэн баг. Өөр мэдгүй. Үгүй хийж байгаа ч юм шиг л ам нь үлийг л сайхан л яриад байдаг шүү. Тэгээ ачир дээрээ яадгээ одоо энэ амьдрал хэцүү л ах шүү.
Тэгэл энэ юун дээгүүр дүүрэг дээгүүр энэ төр очиод яаж байгаа ялангуяа зуны удирдалд ерөөсө хүн амьтан байдгүй чухал юм байл шүү дээ. Ямар одоо улсууд сонгогсныг ч мэдэхгүй. Хоёрдугаар тийм улсууд одоо тийм ажил үйл ажиллагаа явуулж байгаа юм сонсоогүй. Одоо сонгуулиар бол мэдээж чихтэйхэн одоо хайр зарлал одоо ерөөсө маргааш жаргаагаад өгнө. Маргаашнаас эхлээд бүх юм сайхан болно. Гэл одоо энэ одоо улс их орон өндрөөд байгаа гэж энэ одоо хүмүүсүүдийг зохион байгуулалтаа хийж бол улсын жүжигл гэж ойлгоод байгаа ш. Сонгоцсон юм тогтчлт гэдгийг би мэдгүй манай хорондор юу өгч байгаа юуны сайн мэдгүй. Хэдэн удаагийн хуралдаанд оролцсон нэр зүүж удирдал 5 сая төгрөг жилд 20 сая төгрөгийг кармайдаг хоосон ярихаас өөр ажилгүй тойргийнхоо иргэдийг тоодгүй төлөөлөгч гэх хүмүүст иргэд муу дүн тавьж байна. Улс орны эдийн засаг хүндхэн салбар бүр төсөв хэмнэж иргэд зүдрүүхэн амьдарч байхад энэ хүмүүсийг 5 сая төгрөгөөр урамшуулж байгаа нь буруу. Төлөөлөгч нарыг томруулсан мөнгөөрөө сургууль цэцэрлэг барих шаардлага бий юм а. Эцсийн дүндээ бол ард түмний төлсөн татварын мөнгийг энэ мэтлэн хайр гамгүй зарцуулах эрхийг энэ хүмүүст олгомооргүй байгааг иргэд санууллаа. ТВС мэдээнд Бацран Алтан гэрэл мэдээллээ. Энэ жилийн хувьд иргэдийн тэтгэврийн санхүүжилтийг 320 гаруй тэрбум төгрөгөөр тооцсон байгаа. За гэвч 8 сарын байдлаар улсын төсвийн алдагдал 700 сая хүрч татвар төлөгчдөөс орсон мөнгнүүдийг зориулалтын бусаар зарцуулахад хүрсэн. Ингэснээр оны төгсгөл тэтгэвэр халамжийн мөнгөний нэмэлт их усүрийн эргэлт гарах шаардлага тулгараад байна. Тодорхойлбол нийгмийн халамж үйлчлэгээний газраас 700 мянган иргэнд 220 тэрбум төгрөгийг төсвөлсөн. Энэхүү мөнгө нь 2013 оноос хойш шинжлэгдээгүй хэдээж халамж тэтгэвэр авах иргэдийн тоо жилд дунджаар 10 орчим хувиар өсөж ирсэн. Энэ нь 2012 оны 7 дугаар сарын 1-нд шинжлэгдсэн халамжийн үйлчлэгээний хуулиар эрчимжиж тэтгэврийн жил нь гүйцээгүй иргэд нийгмийн халамж үйлчлэгээний газраас 126 мянган төгрөгийг авахар болсон юм а. Дээрх чиглэлд нэмэлтээр 5-8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс дахин баталдаг. Гэтэл 1.80 төгрөгийн төсвийн алдагдал цалин тэтгэвэр итгэмжийн сангаас хумслах эрсдлийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 6.7%-тай тэнцэх тооцооллыг гаргаж 15 орчим хувиар өссөн ч төсвийн бүрдүүлэлт эсрэгээрээ эргэсэн. Цаашид тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө 116 тэрбум төгрөгөөр нэмэгдэх прогноз байгаа юм а. За 2013 оноос хойш бол халамжийн одоо санхүүжилтийн хэмжээ бол нэмэгдэг байгаа. Жил болгоныг 220 гаруй тэрбум төгрөгийг төсвөлдөг. За энэ мөнгө бол одоо 2015 оны хүртэл бол хадгалагдаж явж байгаа. За тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо бол нэмэгдэж байгаа. За энэ мөнгө маань бол жил болгон тодорхой хэмжээгээр нэг 10%, 11% бол нэмэгдэж байгаа. Мөн асаргааны тэтгэмжүүд маань бас тодорхой хувиар нэмэгдэж байгаа. Нөгөө талаас эд ажиллаж байгаа хөдөлмөрчдийн мөнгийг өсгөлгүйгээр тэтгэвэр зарцуулж байгаа нь их усрын хомсдлыг үүсгэсэн. Мөн 95 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даах ёстой ч даатгал төлөгчдийн нуруунд дээр үүрүүлсэн. Энэхүү ачаа 2015 оноос хүндэрч ачаалаа дийлхэ байж тэтгэвэр халамжийн мөнгөний шинэ их усрыг олох шаардлага тулгарсан. Эдийн засаг хямарсан, улсын төсвийн данс улайсан. Тиймээс 30 гаруй жил ажилласан иргэдийн тэтгэвэр салхинд хийсч цаасан дээр бичигдсэн нэр зүүх эрсдэл өндөр байна. Даасан өнөөдөр хичнээн төгрөг байгаа нь хаалттай, харин сангийн нас нөхцөл байдал хүндэрснээ хүлээгээд байгаа. Монгол улсын нийт хүн амын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг нэг үеийн түүхийг бүтээлсэн Ахмад буурлуудаа дэмжсэн бодлого манай улсад хангалтгүй байгаа. Дийлэнх хэсэг нь зүдрүүхэн амьдарч байгаа. За Ахмадуудын амьдралаас харахад болно. Өнөөдөр дундчуудыг хүртэл хөлдөөж ирж байгаа ядуурл нийгмийн эмзэг хэсэг болсон Ахмад буурлуудын амьдралыг хүндрүүлж тэд тэтгэврийн зээлнээс зээлний хооронд орчлонгийн бор хоногийг өнгөрөөж байгаагаа Ахмадууд ярьж байна. Монгол улсад 6 Ахмад дутмын 5 банкны зээлтэй зүдрүүхэн амьдардаг гэх судалгаа бий. Өндөр наснуудын дийлэнх нь сар шөнийн баяраар тэтгэврийн зээлийг бүтэн жилээр авч авсан зээлээ дараа жилийн цагаан сар хүртэл төлдөг. Яг энэ жишгээр зүдрүүхэн амьдарч байна. Амьдралаа залгуулахын тулд ахмадууд янз бүрээр зүтгэсээр жишээ нь Нарантуул олон улсын худалдааны төвийн үүдийг сахиж жижиглэн худалдаа эрхэлж амьдралаа залгуулдаг хүмүүсийн дийлэнх нь ахмадуудаа. Тэд улсаа хөгжүүлж чадахгүй байгаа төр засгаас ахмадуудад дэмжиж амьдралыг нь дээшлүүлэхийг хүлээж суул ам хөдөлгөө учир халуунд халж хүдэнд хурж өөрсдөө амьдралын төлөө зүтгэхээсөөр арга алга байгааг ярьсан. Хэцүү амьдрал ер нь наслангуудыг бол одоо харж үзэхгүй байгаа шүү дээ ерөөс. Одоо ямар аргатай ингэ зогсохгүй бол зогсчих шүү дээ. Ерөөсөө тэтгэвэр хүрдэг байсан бол сууж ирлээ. 200 цаас өгч байгаа юм чи 200 нь 2000 гэсэн. Дарга ядахтаа л одоо энэ зах дээр суурьчлаа одоо нэг 5.4 олж штэ одоо хэцүү байна тийм хүндрэлтэй л байна. Юу харж үздэг, юу шаарж үзэхгүй ш. Харж үзэх юм баг. Надад одоо 126,500 ирдгийн тэр маань юу ч хүрдэггүй. Би тэгээд ямар цаанд ийм юм хийж л зардсан. Зарим үед одоо тэгээд амьдрах газар ч одоо хэцүү болоод байна.
Тэтгэр бол ерөөсөө юу штэ мэд хөрөхгүй штэ яаж чийсэн хөрөх. 100 хэдэн мянга тэгэл зарим нэг ажилласан жил мэлэн тэгэл ерөөсөө олдохгүй байгаа ш. Тэгээд одоо тэтгэр тэтгэмжээр нэмчихвэл одоо тэгэл харж үзэж байгаа энэ дэр гэдэг одоо. Тийм. Тэтгэр тэтгэмжээр яхаа нэмж игэл одоо бид ч бас амьдрал хэрэгтэй л шүү дээ. Ирэх 10 дугаар сарын 1 бол ахмадын баярын өдөр. Гэтэл Монголын түр ахмадуудаа баярлуулж биш гомдоож яваад тэд бухимдалтай байна. Угтаа бол нэгэн цагт эх орны хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтын төлөө залуу нас хүч хөдөлмөрөөр зориулж явсан эх орны түүх ахмадуудаа түр засаг дэмжиж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдэхэд анхаардаг төрийн бодлого хэрэгтэй байгааг энэ үеэр ахмадууд санууллаа. ТВ-с мэдээнд Бацрун Ариун болд мэдээллээ. Хулгайлагдсан ардчлалыг ард түмэндээ буцаан өгөхийн тулд нийтийн эрх ашигын төлөө тэмцэх шаардлага тулгарсан. Тиймээс Монгол Ардын Хувьсгалт намын анхан шатны байгууллагуудын бүсийн зөвлөгөөн шат дараатаагаар зохион байгуулагдаж байна. Энэхүү зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн дэмжигч гишүүд оролцож дуу хоолойгоо хүргэж байна. 2016 оны сонгуул болох жил хүрэхгүй хугацаа уулзсан энэ өдрүүдэд Монгол Ардын Хувьсгалт намынхан анхан шатны байгууллага 2015 зөвлөгөөнөө Монгол орон даяар эхлүүлж мөн нийслэлийн 9 дүүргийн гишүүд дэмжигчтэйгээ уулзаж байна. Энэ удаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн гишүүд дэмжигчдийг хамарч зохион байгуулагдсан Монгол Ардын Хувьсгалт намын анхан шатны байгууллага 2015 зөвлөгөөнд Улсын хурал засгийн газрын гишүүд оролцож улс орны өмнө тулгамдсан ард түмний эрх ашиг зөрчигдөж нийгэмд шударгаас тогтож чадахгүй байгааг хэд хэдэн асуудлаар мэдээлэл өгч мөн намын үзэл баримтлал цаашдын бодлого зорилтынхоо талаар илтгэл тавилаа. Тэгэхээр сонгуулийг амжилттай явуулах гэвэл бид нар маш сайн зорилго мөрийн хөтөлбөртэй байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь маш сайн энэ мөрийн хөтөлбөрөө хүмүүст хүргэх, сонгогчдод хүргэх төлөвлөгөөтэй, сонгуулийн кампанийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй байна. Хэд хэдэн том төслүүдтэй байх хэрэгтэй. Энэ төслүүдээрээ дамжиж бид нар сонгогчтойгоо уулзах хэрэгтэй шүү дээ. За ийм юмнуудыг анхаарах хэрэгтэй. Одоо 16 оны дэвжин дээр гарахад бол үзэгчд буюу ард иргэд хүмүүс манайг сонгохгүй гэж байна. Манайг сонгохгүй гэж байна, аныг сонгохгүй гэж байна. Гурав дахь махан та нарт их шанс байна шүү. Та нар хожин та нар сонгуульд ялт байгуулъя гэж бодож байгаа бол цэвэр та нараас хамаарах асуудал шүү гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нар бол маш сайн одоо өөрсдөө анализ хийж ажиллах хэрэгтэй байна. Тийм ээ, бид сайхан амьдрах бүрэн хангалттай нөхцөл бидэнд байгаа юм. Бид олон жил энэ байгалийн баялагийг хадгалж ирсэн. Одоо энэ баялгаа өөрсдөндөө бас авч үлдмээр байна. Гэтэл яагаад өнөөдөр энэ шийдвэр гарахгүй байгаа юм? Энэ шийдвэр яагаад өнөөдөр ард түмний төлөө гэж гарахгүй байгаа юм бэ гэвэл өнөөдөр бүх зүйл улсын хурлаар дамжиж явдаг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөх, хүчин төгөлдөр үйлчлэх тэр хууль тогтоомж бүгд улсын хурлаар гардаг. Гадаадын зээл, тусламж, хөрөнгө санхүү, өөр төлбөр яах нь бүгд улсын хурлаар. Тэгэхээр улсын хурал хин нэгэнд үйлчлэх заавалжгүй зорилго гарч ирж байгаа. Уг нь бол улсын хурал энэ төр маань ард түмэндээ үйлчлэх ёстой юм. Ард түмэн хаана төр тэнд байх ёстой. Ард түмэндээ үйлчлдэг төр өнөөдөр бүлэглэлд үйлчилж байгаа. Бүлэглэлдээ бидний баялагийг булаасан бүлэглэлд үйлчилж байгаа. Тэр хүмүүс зөв шийдвэр гаргаж чадахгүйгийн бурууг бид нар тэднээс ирэх шаардлагагүй. Бас яагаад гэвэл тэр хүмүүс амьдралынхаа явцад барьцаалагдсан хүмүүс байхгүй юу? Барьцаатай улс төр барьцаалагдсан улсын хурлын гишүүд тэр хүмүүстэй тэр бүлэглэлдээ л үйлчилдэг юм байна. Зөвлөгөөнд оролцож байгаа Монгол Ардын Хувьсгалт намын гишүүд дэмжигчдийн хувьд сонгуул хаянд ирсэн энэ хугацаанд 2022 оны сонгуул дэвшүүлсэн намын мөрийн хөтөлбөртөө үнэлэлт өгнөлт өгч эх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай. Дээр намын анхан шатны байгууллага болон залуу боловсон хүчнээ чадахжуулах шаардлага байгааг зөвлөгөөний оролцогчид онцоллоо. За боловсруулах бол үнгүй ялгар гэж манай толгой сайд санаачлаг гаргаад ингэ бид ярьж байгаа. Ер нь бол донд боловсрол дээдээс бүгд үнгүй авах хэрэгтэй. Манай нам энийг дэвшүүлнэ. Эхний ээлжинд айлын бүх хүүхдийг байгахад одоо 2-3 айлтай нэг үнгүй сургая. Тэгээд дараа нь одоо улсын санхүүгийн байдал дээр дээрхээр 2 хүүхдийг дараа нь ингээд шатах хөлөг 3 хүүхдийг ч гэдэг юм те. Ингээд явъя гэж. За дараагийн хөгжлийн 3 дахь төлхөөр гэж бид нар яаж байгаа эрүүл мэндийн асуудал байгаа. Нөгөө 8 хөгжлийн хотдороо бид нар 8 үнэлэг үйлчлэгээ байгуулж байгаа. Одоо нэгдсэн том зогсолмор. За үүндээ эхний ээлжинд Монгол Ардын Хувьсгалт нам онцлог үнэ болгож байна. Дараагийн ээлжинд эмчилгээг. Ингэж одоо бид нар жинхэнэ нийгмийн халамжийн бодлогыг одоо төлхөөрөө ойлгосон. Зүүнний хүчний улс төрийн зүүнний чиглэлийн улс төрийн хүчин гэдгийг нотолноо.
Монгол Ардын Хувьсгалт намын анхан шатны байгууллагуудын Улаанбаатар бүсийн зөвлөгөөний нэг онцлог нь Монгол Ардын Хувьсгалт намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч энх баяр өөрийн биеэр намын гишүүд дэмжигчтэйгээ уулзаж тулгамдсан асуудлыг нь сонсож мөн цаашдын зорилтоо хамтдаа ярилцаж байна. Монгол Ардын Хувьсгалт намын зүгээс нийгмийн халамжийн бодлогыг сайжруулж, эрүүл мэнд боловсролын үйлчилгээг иргэдэд үн төлбөргүй олохоос гадна эвтэй гудамж мянганы төмөр зам төслүүдийг хэрэгжүүлж, монголчууд сайхан амьдрал хайж хүний нутгийг зорддог биш, гадныхан Монголыг зорддог болох том зорилтыг өмнөө тавьж сонгуулийн хувьсгал хийх нийгмийн шаардлага байгааг энэ үеэр тодтоглоо. Монгол хүн ажиллаж чадахгүйгээр зарим хүн ярьдаг. Үгүй би тэрэнд итгэдэггүй. Монгол хүн чадна. Харин монгол хүн ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч ийж монгол хүн ажиллана. Яг монгол хүн солонгост очиод ажиллаж чадж байгаа юм. Солонгосод үнэлдэг юм байл шүү дээ. Манай монголчууд одоо сайн ажиллагаа гэж. Яг бид тэгж чадхаа бидсээр байж өнөөдөр Монголд энэ хүмүүсээ Монголд ажиллаж чадахгүй байна. Яг л тийм нөхцөл нь алга. Байнгын дарам шахалт, байнгын хэрүүл, байнгын зайл хуур. Тэгээд хамгийн гол нь үлгэршээ үзүүлэх ёстой төр засгийн байгууллага хүмүүс нь жинхэнэ одоо худалчид, жинхэнэ хариуцлагагүй, жинхэнэ авилагчид байгаа учраас энэ ард түмэн чинь зугтаж штэ. Монголоос явъя гэсэн хүн өөрөө Монголд сайхан нөхцөл байгаад байвал явахгүй штэ. Яагаад явж байгаа? Энэ нөхцөл нь муу байгаа учраас явж байна. Явж байгаа монголчуудаа хараагаад та нар яваад байхдаа яад. Гэхдээ тэгээд тэр нөхцөлийг бүрдүүлээд өгөлтөө. Орон сууцны өчгөлтөө, төмөр замын өчгөлтөө, цахилгааны нийлүү хангачхалтай, дээд боловсролын үнэгүй болгочхолтой, эмчилгээнийх нь үйлчлэгийн чанартай болоод үнэгүй болгочхолтой гэхээр хинч тэнийг хийдэггүй. Тэгвэл бид энийг хийжээж энэ ард түмнээ баярлуулъя. Бид энийг хийжээж улсаа хөгжүүлье гэж бид зорих ёстой юм. Энэ санаануудыг та нар баяжуулаад 16 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр өшөө олон сайхан санаудад нэмж ягаад 16 онд бидний мөрийн хөтөлбөр ард түмний мөрийн хөтөлбөр болох ёстой. Ард түмний мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хамт хэрэгжүүлж бид улс орлоо өөрчлөх ёстой. Одооны төр засгийн алдаа бол ард түмэнгүйгээр хөгжих гэдэг юм шиг. Бид л бүх юм мэдчихэв үгүй. Ард түмнээ дайчлахгүйгээр өөр хятадын ажлыг оруулж ирж хөгжүүлэх гэж бодож байна. Монгол хүнээ ашиглахгүйгээр, монгол хүнийхээ хүч чадлыг зарцуулахгүйгээр, ашиглахгүйгээр хөгжиж болно гэж бодож байна. Үгүй тэгж хөгжихгүй. Монгол хүн ажиллаж ээж Монгол хөгжинэ. Монгол хүн ажлын байртаа болж ээж Монгол хүн хөгжинэ. Ийхүү говийн бүсээс эхэлсэн Монгол Ардын Хувьсгалт намын анхан шатны байгууллага 2015 зөвлөгөөн нийслэлийн хан үйлдвэрийн гишүүд дэмжигчтэйгээ үргэлжлэн уулзаж мөн нэгдсэн хаалтын зөвлөгөөнөө энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс Vita Plus дусал бүрт дурлам Vitafit компани бүтээгдэхүүн. Өгөөжийн хөрөш нэр төрлөө нэмэгдүүлэн нэрстэй, вэстэй, зэбиртэй боллоо. Хэрэглэгчийн утас 933391. Таны санал бидэнд үнэтэй. Талх чигээр хүзээд компани. Ухаалаг үтсчүүлэх аян дахин эхэллээ. Unitel-ийн бүх